Талуудын ертөнц ийм байх гурвалжин байв. Эдгээрээс аль богино байх хоёр талыг нь тойруулан эргүүлэхэд үүсэх хоёр биетийн эслэхүүнийг бол. За бодлогоосоо анзаарах юм бол энэ гурав нь Пифагорын гурвалжин байна. Пифагорын гурвал байна. Өөрөөр хэлэх юм бол баг хоёрыг нь квадрат хэвшүүлээд нэмэхээр 61-ийн квадрат гарна. 25 дээр 36-ыг нэмэхээр 61. 61 гэдэг нь язгуурдаа 61-ийн квадрат. Тэгэхээр энэ гурвалжин маань тэгшинт гурвалжин гэсэн үг. За ийм гэж бодъё. За энэ тал нь 5, энэ тал нь 6, энэ тал нь язгуурдаа 31. За тэгвэл эдгээрээс аль богино байх хоёр талыг нь тойруулан эргүүлнэ. За эхлээд энэ 5 гэсэн талыг нь тойруулаад эргүүлээ. Тэгвэл юу болох вэ гэхээр за нэг иймэрхүү цилиндр үүснэ гэсэн үг. Жишээ конус үүснэ гэсэн үг. Энэ конусын эслэхүүнийг бол за нэг V1 гэж тэмдэглэе. Конусын эслэхүүнийг болохтой яадаг вэ гэхээр 3-1-ийг үржих нь суурийн талбай. Тэгээ үржих нь өндөр байдаг. За 3-1-ийг үржих нь P. За суурийн радиусыг бид нар мэдж байгаа шууд 6. Тэгэхээр 6-гийн квадрат үржих нь өндөр нь 5 гэж мэдж байгаа. За ингэхээр за энийг үржүүлэхээс өмнө энийг ингэж үчээ. 6-г үржих нь 6. Ингэдэг нь яаж байгаа вэ? Энэ хоёр хооронд хураагдаж байгаа учраас ингэж үчиж байгаа. Энэ хоёр хооронд хөвдөд 2 боллоо. 2-ыг 5-аар үржүүлэхээр 10 боллоо. 10-ыг 6-аар үржүүлэхээр 60 пи гэж гарч ирнэ. За энэ бол нэгдүгээрх нь. Одоо бид нар нөгөө талыг нь тойруулж эргүүлнэ. За жишээлх юм бол сая 5-ыг нь тойруулж эргүүлсэн бол одоо 6-ыг нь тойруулж эргүүлнэ. За тэгэх юм бол ерөнхийдөө юу болох вэ гэхээр нэг ийм конус гарч ирнэ. За тэрийг ингэж үчих юм бол 3-1-ийг үржих нь суурийн талбай. За энийг R1, энийг R2 гэх. За энийг өндөр 1, өндөр 2. За ингэж болох ёстой. За 3-1-ийг үржих нь P-ийн хэвээрээ байна. За энэ конусын хувьд бол радиус нь 5 болно. Тэгэхээр 5-ын квадрат үржих нь өндөр нь болохоор 6 болно. За ингээд харах юм бол энэ хоёр хоорондоо хороогдохоор энд нь 2 болно. 5-ын квадрат 25, 25-ыг 2-оор үржүүлэхээр 50 пи. За ингэж болдох нэ. За энэ бодлогын гол санаа нь болохоор яг энэ дээр л явж байгаа. Тэгшинт гурвалжин гэж байгаа учраас маш амархан бодож байгаа. Хэрвээ тэгшинт гурвалжин үүсэхгүй байх юм бол арай илүү урт бодлоготой болно.